За Баярмаа гишүүн болон одоо бусад гишүүдийн хамт санаачилж орж ирж байгаа энэ хувь хүний орлогын албан татварын хууль за санаачлагчдыг ярьж байгаа одоо бас энэ агуулгатай бол ер нь бол санал нэг байгаа. Энэ хуулийг бол ер нь дэмжиж байгаа. За гэхдээ энэ хуулийн төслийн бичлэлээр бол анхаарах засах одоо ярих зүйлс бас байна. Жишээлбэл одоо энэ хувь хүний орлогын албан татварыг дан ганц одоо цалингийн орлого бол бас бүрдүүлдэггүй. Хувь хүний орлогын албан татварыг одоо 1% болгох гэж нэг өөр. Цалингийн үлсийг бол одоо юу гэдгийг 1% болгоно гэдэг чинь бас нэг өөр одоо ийм утга агуулгатай зүйл юм аа. За би хувьдаа бол одоо энэ цалин үлсний татварыг 1% болгохыг бол дэмжиж байгаа. Харин энэ иргэдийн олж байгаа бусад орлого ноогдуулж байгаа татварыг яагаад хэвээр үлдээхгүй хавтгааруулж байгааг би нэгдүгээрт асуумаар байгаа. Энд чи одоо хөрөнгийн орлогод албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлох гэдэг хөрөнгө ашиглуулсан, түрээслүүлсэн, ноогдол ашигын орлого олсон, хүүгийн орлого олсон, хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн, үйл хөдлөх хөрөнгө борлуулсан. За ингээд ерөнхийдөө хөрөнгийг худалдаж байгаа, шилжүүлж байгаа хувьцаа үн цаас санхүүгийн одоо бусад хэрэгслийг худалдан борлуулах. За ингээд цаашлаад эд хөрөнгийн мөнгөний хонжир, суглааны хонжирын орлого гэд маш олон юм бусад орлогууд байгаа. Тэрийг ерөөсөө ярихгүй байгаа. Тэгээ энэ яагаад энийг одоо ингээд дашраар нь ингээд 1% болгож оруулж ирж байгаа юм бэ гэдгийг би бас асуумаар байгаа. 5 сарын 28-ны засгийн газрын хуралдааны тэмдэглэл байгаа. Энэ хуультай холбоо, хуулийн төсөлтэй холбоотой. Хувь хүний орлогын албан татварын орлогын 71%-ийг өндөр орлоготой иргэд буюу 13% бүрдүүлж байгаа гэдэг. Энэ судалгааг засгийн газраас өгсөө. Тэгэхээр бидний яриад байгаа бусад орлого буюу 1-2 үйл хөдлөх хөрөнгөтэй түүнийгээ эргэлдүүлж байгаа одоо орлого олдог хүмүүсийг бол дэмжнэ. Харин эний чинь цаана нөгөө 20, 30, 40, 50 үйл хөдлөх хөрөнгөтэй энүүгээрээ орлого олж түрээсэлж шилжүүлж орлого олж байгаа энэ хүмүүсийг татвараас нь 1% болгоод чөлөөлж өгч байгаа. За тэгэхээр энэ өөрөө бусад энэ одоо яригдж байгаа 16-аас 19-ийн энэ зүйлд орсон бусад энэ орлогууд чинь өөрөө энд хамаарагдж байгаа хүмүүс чинь нөгөө хөрөнгөтэй, мөнгөтэй хөлдсөн ийм хүмүүсийн татвар өөрөө буурах нэ. Тэгэхээр ганхуй гишүүдийн бас санаа зовж хэлж байгаа нь бас зөв юм аа. За хонжир мөрөөдөө тоглоом шиг одоо зүйлээр бол орсон энэ 40% татвар авдаг байсныг дахиад 1% болгоод үндсэндээ нөө мөрөөдөө тоглоомч шиг энэ хүмүүсийг дэмжсэн хууль болсон байна гэж бол харагдаж байгаа. Тэгээ энийг яагаад ярихгүй байгаад байгаа? Тэгэхээр энэ хөрөнгөний орлого ноогдол ашиг хувьцаа за энэ 10% байсныг 1% болгочихж байгаа. За энгийн иргэд бол нэг л байртай. Нөгөө ипотекийн одоо худалдаж авч байгаа байрандаа л амьдарч байгаа. За 2 боллоо гэдэг эцэг эхээсээ өвлж авсан нэг л байртай. Энэ хүмүүс бол ингэж учиргүй одоо юу гэдгийг татварын хөнгөлтөөс ашиг орлого орох нь бага. Тэгэхээр энэ өөрөө яг үнэ хэлэхэд зүгээр ард иргэдийг одоо юу гэдгийг цалингийн орлоготой хүмүүсийг одоо татварыг нь 1% болгож байгаа нэрээр цаана нөгөө хөрөнгөтэй хөлдсөн мөнгөтэй хүмүүсийнхаа татварыг бууруулж өгж байгаа ерөөсөө татварын хулгай мэт харагдаж байна. За би тэгээ хариултаа авчиад тодруулъя. Энэ одоо засгийн газар ингэж худлаа ярьж болохгүй. Чи ямар амар юм бэ? Одоо би энэ сангийн яамнаас асуумаар байна. Надад энэ үндэсний статистикаас авсан энэ мэдээлэл байна. Энэ дээр юу гэж явж ийн гэвэл цалингийн орлогоо суутганаар өгж байгаа энэ одоо татварын орлогыг бүрдүүлж байгаа нь 1.9 их 80 байхгүй юу? 81%. Шууд бус орлого нь 1%. Үндсэндээ цалингийн орлого бол ерөөсөө 82% бүрдүүлж байгаа байхгүй юу? Юу тэр өндөр орлоготой иргэн 71. За энэ 81% бүрдүүлж байгаа энэ 971 мянган иргэний чинь байна шүү дээ. 53%-ийн цалин 2 саяас доош орлоготой байхгүй юу? 2 саяас. Энэ жидүүчдээ чинь 86% байна шүү дээ. 1-9 ажилтнтай байд юм байна. Статистик. Энэ 1-9 ажилтных нь дундад цалин 1.7 сая. Энэ статистикийн газар, энэ сангийн яам, энэ тоо. За би бол хувьдаа энэ цалин үлсний татварыг бол 1% болгохыг дэмжиж байгаа. Тэгэхээр цэнгүүн гишүүний хэлж байгаа энэ залуучуудыг дэмжиж ажилламаар байна гэхдээ би ч гэсэн адилхан дэмжиж ажилламаар байгаа. Гэхдээ
бидний яриад байгаа энэ цалингийн орлогыг бууруулах дээр бид нар тэгвэл яагаад ингэж одоо бүтэн хавтгааруулж одоо 1% болгож байгаа гэдгийг би харин логик нь ойлгохгүй байгаа. Цалингийн орлоготой буюу залуучтайгаа дэмжсэн энэ заалтаа аваад үлдээ л да. Бусдуудыг энэ төр шатлаар нь хуучин хിവэр нь үлдээ л да. Гэхдээ засгийн газрын одоо энэ хуулинд өгсөн санал тэмдэглэлээс нь би уншиж байгаа юм л да. Тэгэхээр одоо статистикийн газар бодвол мэдээлэл өгч нэгтгэгчийн засгийн газар энэ хуулинд өгж байгаа тэмдэглэлийг гаргаж байгаа. Тэгэхээр энэ хилээд байгаа байхгүй юу? Та хэдийн тоо зөрөөд байна. Засгийн газрын саналд нийт орлогын 71%-ийг хамгийн өндөр орлоготой 13% бүрдүүлдэг. За тэгэхээр ташраар нь хавтгааруулна гэдэг чинь үндсэндээ хөдөлмөрлөөд цалингаараа 40-50 байртай бол болохгүй маа гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр яаж бүрдүүлсэн мэдэхгүй энэ олон байртай энэ хүмүүсийг ерөөсөө ингээд 1% болгож өгж байгаа нь өөрөө энэ тэгээд зөв юм уу гэж хэлэх гээд байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт түрүү хэллээ. За ингээд олон хүмүүс хөлжөөд явах нь зүйтэй штэ. За тэгвэл бид нар энэ орон нутгийн сум, орон нутагт байгаа сургууль цэцэрлэг, гэрэлтүүлэг, энэ улсын төсөвт одоо бид нар энэ орчинд амьдрах энэ орлогыг бид нар тэгвэл хаанаас бүрдүүлэх юм? Нийт одоо энэ орлого чинь бараг 40% нь орон нутгийн төсөв рүү явдаг гэж байгаа. Тэгэхээр бид нар хэрэг эндээс бууруулж байгаа бол нөгөө талаас нь хаанаас орлого орох боломжтой вэ гэдгийг хэдүүлээ бас шийдэлд орж хэрэгтэй. Та хэдийн ярьж байгаа юм зөв. Улсын төсөв өөрөө үрлэгэн байна гэж. За энэ маш харамсалтай байна. Бүр он дараалаад энэ араа хамгийн бага цалинтай орлоготой хэрэгдэн 81%. Өмнөх жилийнх 78%. Тэрний өмнөх 22 оных 80% баггүй юу? Тэгээд би сая хэлсэнтэй 1.7 сая төгрөгийн цалинтай байна. Та нэг 3-аас 5 мянган иргэн сарын 10 саяас дээш төгрөгийн цалинтай буюу тэр шатлалын 2 дахь үед хамрагдсан байна. Тэр хүмүүсийг хорлохын тулд энэ одоо 10 саяас доош төгрөгийн цалинтай энэ ёстой нэг өмнөдөө амьдралд нухчулсан хүмүүсийг энэ одоо татврын энэ чөлөөлтөнд оруулахгүй гэдэг нь ерөөсөй ойлгохгүй. Дээрэс нь 40% тэр моритой тоглоомчдыг хамгаалах гэж байна гинүү. Та ийм хариуцлагагүй ярьж ерөөсөө огт болохгүй. Энд ямар ч моритой тоглоомчдын асуудал байхгүй. 100 мянган хүн 6 хоногийн дотор өөрснийхөө одоо тэр Монголиагаар саналаа өгсөн шүү дээ. 6 хоногийн дотор 100 мянга. Тэрний 85% нь 40-оос би сая 2024 оны одоо статистикийг бас харлаа. Ерөнхийдөө 2 сая хүртэлх орлоготой хүмүүсийн нийлээд 53%тай байна. Тэгэхээр засгийн газраас өгж байгаа тоо бол нийт одоо энэ хувийн орлогын албан татварыг төлж байгаа 71% нь нөгөө өрөнгөтэй 13% буюу бидний ярьдаг нөгөө 30 айл түүнийг дагсан одоо хамаарал бүхий этгээдүүд гэж ярих гээд байгаа нь баг батлагдах гээд байгаа юм шиг тоо сонсогдоод байгаа. Статистиктэр бол одоо Баярмаа гишүүний ярьж байгаа тэр 80% гэдэг тоо бол байхгүй байна. Тэгэхээр энэ тоонуудаа нэгд дахиад шалгах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол ингээд статистиктэр бас нэг таны яриад байгаа тоо чинь энэ номтой зөрж байна. Тэгэхээр энэ тоонуудаа шалгахгүй бол энд маш том маргаан үүснэ шүү. Тэгэхээр энэ хамгийн гол нь миний зүгээр санаа зовоод байгаа юм нь саяны одоо бас гишүүдийн ярьж байгаа асуудалтай бол санаа нэг байна. Энэ таны одоо өгсөн материал дээр зардлын тооцоон дээр файл дээр нь хонжир суглаа зэрэг мөрөөдөө тоглоомыг мөрөөдөө тоглоом шиг зүйлийг гэж байгаа шүү би. 40% гэснийг 1% болгож байгаа. За дээрэс нь олон байртай мэдгүй ямар нэгэн аргаар одоо орлого олсон олон байртай хүмүүс бас байгаа. За энэ олон байртай хүмүүсийн татварыг одоо бууруулахаар бас бичсэн байна. За дээрэс нь энэ мэд одоо анхааруулж байгаа асуудлыг жигсэн байхыг л би гайхаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ цалин үйлсний татварыг одоо бууруулахад бол огт эсэргүүцээгүй. Энийгээ дэлгэрүүлээд ярья гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо цалингийн татварыг бууруулж байгааг дэмжихгүй байна гэж ойлгож байгаа бол одоо тийм юм байхгүй. Энэ дээр илүү тогтож ярья гэсэн саналтай байна. Тэгэхээр таны бичсэн одоо маш олон заалтуудыг тусгаад өөрчлөхөөр оруулсан байгаа зүйлдер би дахиад хэлье. Эд хөрөнгийн хонжир суглаа буюу мөрийтэй тоглоом шиг гэж би хэлсэн шүү. Тийм учраас та бас бити мушгиж яриарай. Энэ дээр мушгиж яриад ах шаардлага бол байхгүй. Тэгээд таны ярьж байгаа материал дээр чинь үнсэлж бид нар дүн шинжилгээ хийж ярьж байгаа шүү. Зардлын тооцоо,
хуулийн үзэл баримтлал танилцуулга энэ тооцоо хүснэгтэй та өөрөө дахин нэг шалгачаад тэгээд энэ хуулийг өшөө сайжруулж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг ийм саналтай байна.